банкалж хадгалах асуудал яг одоогийн байдал дээр гүйдлсийг банкалж хадгалах оврхон боломжтой төрөх үед л байна. Яг сүүлийн үеийн банкуд бол яг хүүхэд төрөх үед л одоо олдож байгаа хүн эд байгаа. Тэгээ дотор нь байгаа хүн цус байгаа. Энэ хоёр бол хамгийн их үүдэл эсийн сорс тэр үүдэл байдаг. За дараагийнх нь болохоор сүүлийн үед гарч ирээд дархлааны банк гэж гарч ирээд байгаа. Тэр нь болохоор залуу хүмүүс одоо залуу байх үеийн цагаан эсүүдийг хадгалцдаг. Тэр нь өөрөө дархлаа чадамж нь илүү залуу унах шиг байдаг. Тэгээд тэрийг нөгөө 20 30 жил хадгалдаг учраас тэд нар хадгалчаад дараа нь хавдар тусах үедээ ч юм уу эсвэл дараа нь хөгшөрөх үедээ тэрийг эргээгээд өөртөө баг багаар тариулаад гэдэг өөрийнх хийсдэг залуу эсүүдээ. Тэгээд ихлээр өөрийнх нь нөгөө нөхөн сэргийх ядрах одоо тэр асуудлаас нь хамаагүй өөрчлөлтөд дархлаа тогтолцоонд нь илүү сайн ажилтдаг ч гэдэг юм уу те. Хавдартай байх юм бол өөрийнхөө цагаан эсүүдийг тариулаад хавдрын эмчилгээг хаажгаар хэрэгэлдэг. Тэр нь эргээд хавдрын эсрэг тэмцэх байдал идэвсэн хамаагүй сайн болчдөг ч гэдэг юм уу те. Гэтэл өвчин ямар өвчний үед одоо гэдгийг хүн хэлэхээр айгууцсан байхгүй. Би одоо тим хавдартай болно гэж хэлж чадахгүй. Би одоо тэрүүгээр өвдөн гэж хэлж чадахгүй. Тэгээд эхлээд тэднэрт зориулаад энэ эсээ хадгалаарай гэдэг санал болгох асуудал нь одоо айгуу хэлэхээр айгуу төвөгтэй. Тэгэхээр үндсэн гол зөвлөмж нь юу вэ гэвэл эс хамгийн баялаг байх цаг хугацаан дээр олддог тэр моментыг алдахгүй хадгалсан дэр. Тэгээд эхлэхээр энэ бүхнээс хамгийн одоо шилдэг сонголт нь бол хүүхэд төрөх үед хүүн эдийг хүүн цэсад